5 дугаар бүлэг. Баруун манха. Манай гэр бүлийн хувьд баруун манха маш онцгой. Баруун манха бол миний мүлхэж хөлд орсон газар, уйлж дуулж өссөн нутаг, бүдэрч унахад минь торгон илсэн зөөллөж, тохон чиний бие минь оргил үүд гаргасан баруун манха. Аав ээж, нутгийн тухай, ах эгч дүү, төрөл саднаа санагалзах тоолонд баруун манха бүх зүйлд дэвсгэр болдгийн. Балчир багада нутгаасаа гарч хүний нутагт амьдрах болов. Тэгсэн ч зүрхний гүнд баруун манхны бараа үргэлжид гэрэлтсээр байдаг үлээ. Зуны номин ногоон, хаврын гандуу хүрэн, намрын алтан шаргал, өвлийн мөнгөн өнгөөр зүүдэнд орж ирнэ. Хот газар ажиллаж амьдарч байгаа бид амралтаараа баяр хөөртэй нутагтаа ирж ирээд баруун манхаа дээр гарах нэгэн зуршил бий. Хэдийгээр ил ярьдгүй ч ингэж гарах нь зугаа цэнгэл биш. Ичнээ далд нуугдаж байдаг нандин дурсамж, гэр бүл, ураг удмаа гэсэн санагалзал, нутгийн алтан шороо овоо толгодтой шивнэх хүсэл минь байдаг. Ярьж товлоогүй байсан ч хин нэгний манхан дээр гарыг гэхэн дуулдана. Тэгтээ зэрэг томчууд багчуудгүй цуглараад манхаа өөд мацдагсан. Хөөрч баяссан хүүхдүүд урдуур хойгоор гүйлдэж томчууд 5-3 үг хэлэлцсэн тайван алхана. Манханы хонхорт сохор намингийн бумбгар газрын мэнг мэт торойж байдагсан. Тэндээс 4 зүгийг бараалахад нутгийн минь бараа уужим саруулхан цээж ариусгаж бодол цэлмэн. Сүглийн бараантах эхэр дүрэг овоо баруун талаас түшиж, зүүн талд аяган нуур, шавнырын овоо, баян жавхлангийн айлууд зөөлөн гол, хавиргын цаагуур сундалдан цэнхэрлэх уулс, зүүн хойшоо маймаа овоо, ингэр булаг гацаа, баруун хойшоо суврагын өндөр хайрхан, энт. Хараа тэлж, зөөлөн гол сумын ихэнх нутаг нүдний өмнөр цэнхэртэн. Эрт үедээ бошоотой нуур хүртэл эндээс цайлалзан харагддаг гэж манхны оройд сууж байхдаа ээж минь ярьж үлээ. Манхны оргил дээрээс өмнө зүг харахад чуулалт хаалга, шилийн хотыг холбосон засмал замаар зүүншээ барууншаа давхих машин тэрэг, харганы нүмерт хярах бүжин туулаач харагдана. Өмнө ширээ дээгүр өнгөрөх засмал зам өксөж уруудан алсарч, түүнийг харж зогсох хүмүүсийн санаа бодлыг ч холын хол хөдлөнө. Хүүхдүүд манхны оройгоос гулгаж буухыг харахад бидний балчир үе санагдаж 30 гаруй жилийн өмнөх өөрийгөө харах мэт болно. Хар багаас харж өссөн болохоор сайн мэднэ гэхэд нэр усыг хэлэхэд хэцүү уул толгодын тухай, тахил тахилгатай булаг шандны тухай, бурхан болсон нутгийн буурлуудын тухай хууч хөөрч, манхны орой дээр суухан сууж, зогсхон зогсож, элэгдэх нь элэгдээд байхад манхан усны айлуудын сүүдэр өвөр талдаа ялтойгоод малготлуулах цаг болоод ирхэн тэр. Тэгэхэд бид манхны баруун хойд хормойг барьж буугаад шар бургас руу ордог. 100 цагийн бургас сэгсийн багсайн тонжирч, бургасны алгагт мөнгөн цэцэг, хонхон цэцэг, шар цэцэг, дохилзонхон туйлзанхан алгална. Хажуугийн хонхорт ёроолдо зүлэгтэй тунгалаг ус хөнгөнөөр гүйлэгнээд мөн янзын сайхан нутагдаа. Намайг багад манайханд нэгэн үзмэрч ирж үлээ. Баруун манх бол хэвтэй бар, оройн хэсэг нь барын толгой, хойгуур нам хэсэг нь барын сүүл. Манхны ойр орчим газар усны хувьд маш хиймарлаг, гэхдээ их догшин. Энд нутгалсан айл энэ газрыг дарж чадвал өдөр тутам өөдлөн дивжих болно. Эс тийм бол дарагдхал заяатай гэж мэргэлсэн билээ. Их чих яг энэ догшин газар гэрээ барьж буусан. Игч аж амьдралдаа царуу, ажилдаа гялалзуур. Хүргэн ахч юр зүгээр суудгүй ажилсаг. Ухаалаг ажилсаг хоёр нийлж айлгэрийн дэвшлийн хүч тулгуур бүрдэж аж амьдрал нь өөдлөн дивжсэн билээ. 20 дугаар зууны 80-ад оны даачлалтаас хойш том игчийн мал төлн өсөж амьдрал илт сайжрав. 2 өрөө навтархай шавар байшингаас 3 өрөө тоосгон байшин барьж ороод тэр үеийн хот газар дэлгэрч байсан босоо авдар, хавтгай хорго, шингээлтийн машин зэргээс гадна салхин хүчний станц авч цахилгаан гэрэл асаах болсон нь бүх сумдаа онцгой байсан юм.
Гэхдээ хаврын тарчиг цаг малаа зарж мөнгө олгож чаддаггүй тул эгч хаврын улаан салхинд мудуугуугаа салхины уруу унаж өөд түлхсээр сумын итгэмжийн хоршоогоор хідэн хүүгийнхээ сургуулийн зардлыг олох гэж явдаг байв. Тэр үед суманд амьдарч байсан хүмүүс мудуугуугаа түлхэж явсаар угаад хідэн хүүгээ хүнээс дээгүүр хүн болголоо доо гэж эгчийн тухай ярьдаг байлаа. Мөн ингэж зүтгэсний хариуд 5 хөвгүүн нь араасаа ихтэй сургуульд орж, хошуу аймагтаа алдаршиж, телевиз сонин сэтгүүлд ярилцлага нь гарах болжээ. Мөнөөх үзмэрч энэ хүүхэд маш цэцэн, том болоод их үйл бүтээх ёстой. Гэхдээ чихэн жижигдсэн тул бас хоёртой гэж намайг харж яозгүй нэг юм хэлж байсан санагдана. Манхан усанд уйдингийн 6-7 хүүхэд байдаг. Тэр үед хөдөөгийнхэн хятад үг үндсэндээ ярихгүй. Харин зарим хятад хүүхдүүд Монгол сургуульд сууж Бат, Чулуу, Цэцэг гэдэг монгол нэр авчихсан монгол ангид сурч байв. Хүүхдүүд өдөржин бургасан морьтой нааш цааш холхиж эрхэлсэн дэггүй жаалууд байлаа. Бас заримдаа цэрэг болж, модон бууга агсаад манх цагдаж, самнаж бужигнана. Баруун манх бол манай байнгын мөртөө хамгийн зугаатай газар байлаа. Хаврын өрн дулаанд манхны ээвэрт 2 өвдгөөрөө сүгдэж шимэлдэг малтан, шинхэн малтсан шимэлдэг тасан мэт цэвэр цагаан өнгөтэй бага зэрэг хүчлэлэг. Шимэлдэг малтах гэж ёстой үүл барах ажил. Хумсны завсар элс орж шархиран өвдөн. Гэвч түүнийг үл хайхран 2 алгаараа элс малтаж, овоолог хонхойлж байтал ухс нүхэнд элс нурж орж уур хүргэнэ. Гэсэн хэдий ч тохоо илүү урт шимэлдгийг таслахгүй бүтнээр нь малтаж авснаар уур уцаар ор тас арилдагсан. 100 цаг тэмээн хөхтүүнэ. Тэмээн хөх гихч элсэн дээр бодоор зэллэн ургадаг. Тэмээний хөхийн хэлбэртэй учраас ийм нэрэдсэн болов уу? Тэмээн хөх элсэн дээр зэллэж ил ургадаг болохоор хуруу хумс шалбарна гэж үгүй. Тэмээн хөхийг зэлнээс нь салгаад авахд сүү тааварлаж, халаасандаа хийхэд сүүн наалдаж нялцаагаад угаагаад арилахгүй маш эвгүй болдог. Их хідүүлэх хэл хорсож, цус шүүрч, халуун цай хоол хүрэхэд час хийж хорсно. Тэмээн хөхийг давсалж идэх нь ч бий. Хүүхдүүд бидний дунд заримдаа шимэлдэг тэмээн хөх булаалдсан бяцхан тулгаралт болдог байлаа. Улаан сугтай хонин гөрвөл халгаа идсэн тэмээ мэт толгойгоо дээр гихч өргөн суналцаж жирээлгэж харганы бутанд шургана. Хонин гөрвөл үдийн улайдсан элсэнд шалзрах шахахтаа хөлөө зөрүүлэн өргөж айхлан зогсох нь циркийн алиалагч шиг. Үд дундын нар нь чанх дээрээс цонож улнаас төөнөн. Гэдргээ харж хэвтгэхэд халуун элс нуруу жигнэж хэвлийг нар шархан аятайхан. Малд яваа хүний гүүглэх чимээ холоос дуулдаж хөх төрөв хар батхан дүнгнэлтэн. Манхны хяаз нүмер газар харган өргөст гангийн ургамал хурц наранд гоцойж сэрээлцэн харагдана. Өвөл болж цас ороход манхны хонхрын бургасан дунд туулай мөр тосгуулж өрх тавьдаг. Завсрын хот, Энгэрийн хотны хүүхдийн өрхөнд туулаа сайн ордог байтал миний өрхөнд туулаа орж байгаагүй. Манхан усны хүүхдүүдэд өвөл илүү 100-аатай байжээ. Дайсны цэрэг, манай цэрэг гэж 2 хуваагдаад баруун манхны 2 оройг эзлэхийн төлөөх байлдаан бидний хамгийн дуртай тоглоом байж үлээ. Байлдаанд хэрэглэх 2 талын гар буу, явган бууг цөм авгадай маань бидэнд хийж өгдөг юм. Манхан хучиж нэвсээсэн цасан дээгүүр гулгаж буух гоё тоглоом байж үлээ. Нагцын 3 дахь өвгөн миний бүл ах бүрэн надаас нэг ах хүн байлаа. Намайг 9 настай байхад бид 2 анх танилцж сүүлдээ ойр дотн болцгоосон юм. Нагцынх 1979 онд авга хошуунаас нутагтаа нүүж ирэхэд бүрэн богино түрийтэй арьсан гуталтай байсан нь миний сонирхлыг их татж байсан. Анх хараад л нүд маань тэр гуталнаас салж чадхаа болсон юм даг. Бүрэнтэй учрах болгон харц маань гутлан дээр нь урдаар тусдаг байлаа. Ийм гой гуталтай бүрэн бид 2 байнга барилдаж тоглоноо. Барилдахдаа бас болцолтой. Хэрвээ би хаях юм бол дараагийн барилдаанд гутлын өмсгөр тохирдог болохоор хамаг хүчээ шавхдаг байсан ч ихэнхдээ тэр намайг нас тоолохын наагуурхан хайдаг байлаа.
Бүрэн дундад сургуулийн 2 дугаар анги төгсөөд хөдөө гарчихсан мал маллах болж би аймгийн Монгол сургуульд сурчээв. 1986 оны өвлийн нэгэн өдөр юмсан. Үдээс хойш давтлагын цагаар багш орж ирээд "Чамайг гадаа хүн уулзъя гэж байна" гэж хэлв. Гараад очтол бүрэн зогсож байсанд би мэл гайхаж "Хөө, чи энд юу хийж байгаа юм?" гэсэнд бүрэн "Би харин цэргийн тойргийн малжлын талбайд ирсэн" гэж байна. Би бүрэнг дагуулсаар дотор бариндаа очихоор алхаж байхад түүнээс архины үнэр сэнхийж байлаа. Өргөн шуумагтай өмдний хармаанаас бүрэн 10 төгрөг гаргаад надад атгуулад "Ах нь одоо хүчтэй болсон. Ахт нь хүчтэй ах дүүнэр байна. Хүмүүс ирээ чамайг дээрлэх гээд байх юм бол над хэлээрэй. Би болгоод өгье" гэж хэлээд явсан билээ. Хэдэн жилийн дараа би зуны амралтаар нутагтаа очиход бүрэн мотоциклоо харжигнуулсаар ирж аяг цай уухын хооронд "Хоёулаа манхан дээр гарыг, чамд хэлэх юм би" гэлээ. Намайг мотоциклийн ард сундалж манхны хормойд очоод суудлаа сөхөж 2 шил пив гаргаж өвчлөөд манхан үүд авирлаа. Манхны өвөрт эвэр газар харганы нүмер туглан суугаад өнөө 2 шилтэйгээ задлаад мань хүн ярив. Намайг учиргүй доромжилж байна. Ирэх дарахтай нэг нь пэдигээд мань митийн юучгүй нэг нь хүний царай хараад "Үгүй юм байж болох уу да. Шударгаа шулж шимнуусаа тахитаг цаг болж л дээ" гэж цөхөрсөн царайлж тэгснээ шар арга балгаж инээд цалгиулж "За тэгээ яадгийн ах нь нэг сайхан юм хийж байгаа шүү" гэсээр өөрөө малтан малтсаар нэг жижиг хар бөөрөнхий юм гаргаж үзүүлээд "Энэ юу? Чи мэдхүү?" гэж асуухаар нь би толгой сэгсрэв. "Хар тамхи штэ. Хар тамхи. Гү чи чинь сургууль соёл гэж явсаар юу ч мэдхэ байцгаа юу? Ах нь арын хашаандаа хідэн мод тарьсан. Ургад сайтай байна. Намраас тарианы хүн удалдаж авахар ирэх юм. Үнд хүрэхэд шүү. Хөөе, чи хэнд ч хэлж болохгүй шүү. Хэлэх юм бол толгойгүй боллоо гэсэн үг. За чамд би энийг л хэлэх гэсэн юм" гэж билээ. Бид хоёул шар арга ууж дуусаад хоосон лонхыг харганы бут руу шидэд босов. 2007 оны 10 дугаар сарын 27 хагасаа өдөр байв. Бээжингийн умард 4 дахь тойргийн нэгэн хоолны газар эхнэр бид хоёр хурмаа хийв. Найзууд хуримд өргөдөж ирэв. Найз маань ордос хүн болохоор хуримд хөг нэмэх гэж ордос дуучин бүжигчд хөгжимчд урьсан байв. Хоолойн торгоны авч төрсөн дуучид ордос найрын дуу хүүгийн химнэлийг цээлд нь хүргэхийг хэлэх үү, уулын согоо шиг бүжигчдийн үе мөч хуруу хумс болгоны уян налархай бүжихийг хэлэх үү, хөгжимчдийн цоглог бадрангуйг хэлэх үү. Хөлчсөн зочид нижгэр их ордос хоримдж ивж дуу бүжиг найр цэнгэнээс өөр юм алга даанч сайхан байлаа. Хурим найрын цэнгэн давтаж хорвоод хагцал зовлон гэж байдгийг умартан суутал гар утас дуурав. Аваад чагнахад утасны цаана эгчийн дуу гарав. "Нэг юм хэлье. Битгий дэндүү цочирдоорой. Бүрэн маань бурхан болчихлоо." Би чихэндээ итгэж ядан хэд удаа лавлаж асуухад "Амиах орлжээ" гэж хэлв. 40 нас. Сайхан нас л та. Даанч нэгэн халуун ам ингээд бүхв. Шудраг бус ертөнцөд тэгш амьдрах гэж. Буруу эргэсэн эрх дарах, хазаасан заяа төрөх хоёртой зөрж сүрж хүний үзээгүй хал шаналл амсаж явсаар энэ болжээ. Тэр минь богинох амьдралаа. Үйлдэл хүний үйл зовлон бурхан үздэггүй хойно хүний дайтай амьдрах гэж сарвайсан өчүүхэн хүсэл тэмүүлэлд нь хорвоо ганц тусал юм хариу олгож өгсөнгүй. Айл болж туурав тусгаарлаж амжсангүй дээ бүрэн минь. Тэр явдлаас хойш 3 жилийн дараа би нутагтаа зун очлоо. Талигч бид хоёр шар ариг ууж суусан газраа очиж нэг харах юмсан гэж би ганцаараа баруун манхуу өд мацав. Энд бүх юм хിവэрэ мөртлөө сэтгэлээ дэлгэж амьдрал тавиланд гоморхож цаанаа бас горь хүсэл цухалзуулж байсан тэр минь л алга байлаа. Хажуу тийш хэд алхаж
Харганы бут руу очивол ёроолороо илсэнд булагдсан шар аригны 2 лонх хоосон амаараа салхи хонгинуулж байлаа. 6 дугаар бүлэг. Зүүд үнний хооронд. Урчин сайхан зүүд мандаж хонлоо. Зүүдэн дотроо би нутагтаа очсон байх юм. Өглөөний шүүдэр туучиж, ногт бариад шар хэрийнхээ хойноос манхны боролж дамжин амьсгаадаж явна. Гутлын хоншоор норж өвс наалджээ. Зүүдэнд үзэгдсэн шар хээр морь бол аавын минь сүүлийн унаа морь юм. Аав минь шар хээртэй их хайртай. Зуны нэгэн шөнө чөдөртөө шар хээрийг минь хулгай аваад явжээ. Манай хот айлынхан морьтой моциклд хайж малын захаар хүртэл яваад олсонгүй, сурагч гарсангүй. Манайх гэдэг айл ингээд унаагүй болов. Сүүлдээ моцикл авсан боловч би амралтаар ирвэл унана. Бусад цагт нь амбарт байдаг болж билээ. За тэр ч яах вэ? Зүүд цааш ингэж үргэлжилж байна. Би өндөр манхан даваад өнгөйтөл шар хээр маань өөр хэдэн морьттой манхны хонхорт байх юм. Дотор амс хийж дөхөөд очтол шар хээр надаас зүгтж чөдрөө тасдан манхан давлаа. Араас нь би гурий гэж гурилсаар дөхөх үед шар хээр улам цааш зулран давхилаа. Шар хээр өнөө морьттой нийлээд 9 хайлаасны цаагуур сүүл агсан хурдалж одов. Зүүдэлж байгаагаа мэдэрсэн ч зүрх түг шиж. Үнэхээр манхан дамжиж морь хөөсөн мэт давчжээ. 30 жилийн өмнөх амьдрал ах уйдаа буцаж очисон мэт сайхан мэдрэмж төрж, шар хээр зүүдэнд орсон юм чинь одоо аав минь зүүдэнд дүрээ харуулах болов уу гэж горьдов. Айлын отгон хүү юм л да миний аав. Тийм болохоор өвөө эрдэнэ гэсэн утгатай Эренчин гэдэг төвднэр аавд өгсөн байх. Аав залуу зандан насандаа цэрэгт явж, хавиргыг чөлөөлөх их баг тулаанд орж дарийн утаа үнэрлэж явжээ. Арблаг гацааны зүүн өмнө байгаа өндөр ширээ гэдэг газар Сүнлэн фэний моторт анги нааш цааш шүлжиж, цагаан богдын морь цэргийг хөөж пулметр шүршиж байжээ. Өндөр ширээ бол халахвч болмоор бартаа байхгүй мэлтийсэн шил газар. Алга шиг ил газар ямар ч хурдан морьтой байлаа гэсэн машинаас зүгтаж хаа олдох вүлээ? Цөөхөн хүн үнэгний нөхөнд шургаж ам гарсан. Ер нь морьт цэргээс амьд үлдсэн нь цөөн гэж аав ярина. Хавиргын тулаан дуусаад цэрэг ангин цэгцлэлт хийж байхад гэрээсээ ойр байх дээр гэр тэрэгнийхээ их багыг эргэх гэж аав 2 хоногийн чөлөө аваад гэртээ харжээ. 2 хоноод буцахад аавын байсан хороо тушаал хүлээж аваад өөр тийшээ шилжиж аавд араасаа очихыг даалгасан байжээ. Дайн самууны цагт дээрэм тонуул ихтэй чон нохойч илбэг байсан тул аав цэргийн ангийн араас явсангүй гэртээ харжээ. Аавын амьдралын зам мөр игнэгт өөрчлөгдөж, малчин явсаар амьдралыг туулсан юм. Аавтай хамт байлдаж явсан цэргүүд нөхд нь тамга барих эрхтэй дарга нар явцгаав. Аав маань их эцгээс тавуул боловч том хүүн бас отгон нь эрүүл сарвал үлдэж бусд нь зуур дарамгэрчээ. Аав минь ахаасаа 17 насаар дүү байв. Том ахаасаа зан араншин эрсөөр айлын отгон хүү эрх өссөн. Дээр нэмээд төлөвших насандаа цэрэгт явж дайтаж тулалдаж явсан болохоор зан цолгиун үг үйлдэл хурдан хурц хүн байв. Харин авгатай бол ааш төвлүүн, баясангүй, төвчээртэй, хүүхдэд хайртай тул үүдэнд нь ямагт хүүхдүүд бужигнж байдаг байв. Аав хавиргыг чөлөөлөх гэж суман дундуур хошуучилж явхад авгатай бугад хаваар гомиданы цэрэгт дайтаж явжээ. Энэ нь авгадад асар их гай авчирсан юм. Үүнээсээ болж соёлыг хувьсгалын үеэр буруутаж дараа нь 4 төрлийн этгээдэд тооцогдож, буруу шаан шүүмжлэгдэж, доромжлогдож, шүүгдэж явлаа. Авгадаг мужааны ажилд томилж бүх баригатын хорооны онь нуруу бэлдэх, тэрэг оноо хийх, хашаа сарвчны хаалга шахах мэтийн хүнд ажилд жаргарсан настай авгадаг мүлхүүлж байв.
Дөрвөн төрлийн этгээд гэдэг хар малгай өмссөн нь авгадайд нэр хүнд оюун санааны нөхөшгүй хохирол хэмжээгүй дарамт болсон билээ. Энэ байдалд 70-аад оны сүүлч хүртэл үргэлжилж авгадайг нас барахаас өмнөхөн нэр хүндийн сэргээж цагаатгсан юм. Цаг үеийн хүн дарамтын өмнө гутаж зовсон шинжгүй. Ямагт өөрийнхөө байсныг бодохоор авгадай маань үнэхээр сэтгэлийн тэнхээтэй хүн байж. Авгадан гадаа байдаг цүүц, ойл, харуул бидний сонирхлыг ихэд татах боловч хөл гараа авчихна гэд авгадаа биднийг ойртуулдаггүй. Биднийг цэрэг болон жагсаж гадаа нь очиход авгадаа баярын царай тэнээл гэж. Нас жил юм уу өндөр намаар нь бид нарт хороон дарга, суман дарга хэмээн зэрэг хадаж, том жижиг модон буу хийж өгдөг байлаа. Зүүд зэрэглийн шиг гэж хоосон чанарыг зүйрлэн хэлдэг нь үнэхээр зүйтэй үг байна. Би балчир насандаа оччихсон, гэрийн үүдэнд эмээл зайдалж ам хураагүй чүх гэж байх юм. Урд бүргийг дээш харуулж босоо тавьдаг эмээлийн гүлэм тохмыг газар дэлгээд 2-4-г нь 2 тийш нь жигүүр мэт тэлэлж байтал эгч аав ирлээ гэд намайг тэрвэрч зайлуулан ах эмээлийг тоглолтын тэрэгний яшин дээр тогож тавьж байх юм. Манайх ам бүл олвол өнөр өтгөн айл байсан. Аав ээжээс бид долуулаа. Намайг ухаан сууж мэдээ ороход том эгч туурга тусгаар болж 5-6 хүрч байхад том ахын хурим гэд нийжгэр найр болж байсан. Хол ойрын морьтой тимээтэй хурмын гीчэд хот дүүргэж хэдэн өдөр хөл болсон санагдана. Тэр үед архи ховор болохоор хурмын архи гэж аав хот хоршоо хүн амтантай уулзаж зөндөө явлаа гэсэн. Том ахын хуримнаас хойш эгч ах нарын хурим хэдэн жил тутам нэг болж, хурим болох бүр нэгэн тустай айл болж гарсаар байгаад манайх ам бүл цөөрсөөр сүулдэ аав ээж хоёр маань хоёулахнаа болж хоцроод хүүхдээ эрхийг хүлээж суугалжээ. Намайг сумын сургуульд байхад аав сумын төвийн баруун тавгар дээгүүр шогшуулсаар ирээд байрны өмнөх шонгоос морио уйдаг. Би гүйгээд очиход "За, гэрээ сансан уу миний хүү?" гэд ганцгаа тайлан богцоо миний байранд авч ордог байлаа. Тэгэхэд аав бид хоёрыг бүчиж хар зогсох хүүхдүүдэд ганц боо бяслаг атгуулнаа. Сүүлд нь аймгийн Монгол дунд сургууль яваад дараа нь төвийн үндэсний их сургуулийн амралтаар харихад аав минь гэрээ урдах овоон дээр намайг сарвчилж зогсдог байсан нь өчигдөрхийн юм шиг тод. Би өвөө эмээгээ харж байгаагүй. Өвөө эмээ зураг сүйдрэгж үлдээсэн ч юм уугүй. Манай дээдчүүл хөхнөөраас ордсыг дайрч шилийн голд нүүж ирсэн химээх бүүр түр яриа л байдаг. Элен зүгөө маань өтгөс нялхсаа түшиж түүрч хар ямаануудаа туугаад хаа холын ордсоос хэдэн сар явж байж ихэр дүүрэг овоо хурч ирсэн гэдэг. Тэгэхэд хар ямаанууд нь ихэр дүүрэг овооны зүүн өмнө байгаа 2 намхан толгойг харалтал хэвтдэг байж гин. Энэ 2 толгойг хар ямаатын толгой гэж нэрлэх учир тийм гэж буурлууд хуучилдаг билээ. Өвгийн үед манайха ангааха манханд нутаглаж байжээ. Бунхнаас зүүн хойшоо авдаргуугийн зүүнтэй байх хэдэн манхыг ангааха манхаа гэдэгч үнэндээ манхаа тал хосолсон нутаг билээ. Тухайн үед өвөг их энд нутаглаж байсан тул хүмүүс өвөгийн ууган хөвгүн авгадаа нэрээр Лувсангийн хот хэмээн нэрлэж байсан нь энэ хүү хангай нутгийн газрын нэр болж үлдсэн юм. 2020 оны 7 дугаар сард манайхан ач зээтэйг 10 хэдүүлээ анх удаа өвөөгийн нутагт очлоо. Бунхны зүүн сугыг хажуулан цааш хэд хэдэн торон хүрээ дамжихад ангааха манх хэмээх өв сургамал цэл ногоон 3 хэсэг шаргал илсэн манх харагдлаа. Ерөөс харж байгаагүй нэрийн үл мэдэх хээрийн цэцгэс энд тэнд тохилзож шинхэн ногооны үнэр сэнгэнэн. Язартлаа таргалсан тарлан шарнууд хүний хөлнөөс зайлж усахгүй тарааж хэвтэн. Манхан дээгүүр харганы шар цэцэг шаргалтаж хаа нэгтээ халгын дотроос голионы дуу гарч байлаа. Бид 2-3-аараа цувж айлын бууцанд хүрэхэд хуучин бууц газраас дээшээ товоож эдгэрсэн байв. Бууцан дээгүүр багсааж ургасан дэрсний намаа хонгор салхинд найган ганхаж байв.
Бууцны хойгуур элсэнд хагас булагдсан хашаа сарвчнаас нурж унсан боржин чулууд нэгийг өгүүлэх мэт хэвтэнэ. Энэ нутаг хойно маахтай, уултай, зүүн өмнө шүү хараа тэнгэр талархуу газар байв. Тэртээ тал дээр ганц нэгэн өнчин хайлаас холыг анирлан хэн нэгнийг хайж харуулдан сүглээ. Айлын бууцнаас умаршаа нэг газар хэртээ явхад битүү хулс найгсан голын сайр байлаа. Саяын тарлан шарнуудын эзэн биднийг ирж явахыг хараад ирж минь тусаа мэдэлцсэн хууч хөөрөв. Хижээл насны хөрслөг малчин энэ нутагт төрж өссөн хүн байна. Миний саяын голын сайр гэдэг чинь гол биш, хулсны баруун хэсгийн мөнх ундраатай булгийн урсгал байжээ. Энэхүү булаг 2 жилийн өмнө хүртэл ундрахтай байж хүн малын амны ус болж байсан гэж тэр хэлв. Авгатай бурхан болдог жил мөн манайхны 3 үеийн нүүдэл суудлаар тооцоолоход өвөг эцгийх өнгөрсөн 120 оны сүүлч 30 оны ихээр энд нутгалж байсныг бид төсөөллөө. Би манхны ингэрийн 4 шүргэн өвсөн дээр тэнгэр харж хэвтэв. Салхины үзүүрт өвсний толгой сэвгнэн уудам хөх тэнгэрт тэмээн цагаан үйлс өмнө зүгт нүүн. Тэгтэл 100-ны тэртээ хүн малын дуу айлын бууцнаас дуугэн дүүгэн казак тэрэгний өндөр хүрднүү чахран чухран нүүдлийн чөрхлөг хөдлөх шиг болов. Аав минь зүүдэнд үнэхээр ирэв. Өнгө нь ганцсан хүрэн дээлтэйгээ байлаа. Царай нь балархай, тод харагдахгүй байх юм. Аав намайг үдсэнгүү мэт сарвчны хаалгыг засж байгаа бололтой. Өвчүү цагаан хойлог нохойн хорооны ингэр цагиргалан хэвдсэн байв. Зүүд хэдийгээр хий хоосон зүйл гэвч зүүдлэгдэж байгаа хүний ердийн үг үйл зан аран шиг тодорхой харуулж зүүдэлдэг. Аав авгадаа хоёулаа юм эвлүүлэхтэй эвтэй. Байнга л хашаа сарвчны нүмерт нэг юм оролдож байдагсан. Авгадаад янз янзын нэр зүүж шүүж байхад аавыг ч зүгээр байлгаагүй. Улс төрийн шуурга болоход аав дайрагдаж манах сүйддэг байлаа. Аав маш сэргэг хүн байжээ. 8 оны ингэр дагаж морьтой хувьсгалчид тоос манруулан завсрын хот айлд очиж хувьсгалын эсэргүү гэсэн гимгүү хүмүүсийг туугаад явхад аав хэдийн ихэр дүүрэг авааны жалга сахиагт ороод суучихсан байдаг. Өнөөх хувьсгалчид нь аавыг олоогүй урандаа гэр тэргийг нэгжиж талаад гарахад гэрт нь мал ороод гарсан мэт бүтэн үлддэггүй ээжээ. Уйтгар бэлгсэн өдөр хоногуд намрын зүс бороо мэт үргэлжилэхэд ээж зовхтой гунигтай сэтгэл займрахта балчир хүүхдүүдээ гэртээ орхиж өөрөө хөдөө аргал түүж авдаг байв. Мөн тэр үед ээж минь тамхи татаж сурчээ. Хэлвэл бас сонин. Аав хэлстэж зовдөг байтлаа бас даган суралцах жишээ болж тэнгэрт гартал сайшаалгаж явж үзжээ. 1970-аад оны эхэнд аав ханхал суман дотор хийж байв. Нэгэн өдөр бордоо ачхаар үхэр дээрээ хүллэж ганцаараа хээр явж байхдаа замын хажуугаас цаасанд боолттой 1600 гаруй төгрөг олжээ. 80-аад оны 10,000 төгрөг өнөөгийн 250 мянгатай тэнцэнэ гэж тооцоход 1600 төгрөг гэдэг нь өнөөгийн 400 гаруй мянгатай тэнцэх мөнгө. Аав ийм их мөнгө олж аваад сумын төв рүү тэргээ залж сумын амбны герт өнөө мөнгөний эзнийг олж буцаахыг найдаад гарчээ. Энэ явдлаар сум хошуугүй уриал оозон үлгэж хурал цуглаан болоод ааваас даган суралцах хөдөлгөөн өрнөсөн байдгийн. Тэгсэн адал гинэт нэг өдөр даган суралцах жишээ болж байсан өнөөх хүн эсэргүү итгээд болчихсон хувьсгалчдад туугдаж явахыг хүмүүс хараад сэхээ авч амжихгүй. Өнөөх үлгэр жишээ чинь сайн хүн юм уу, муу хүн юм уу гэж хувьсгалчдаас асуудаг байжээ. Хар буруу санахгүй хүнд итгэж хүнийг хайрлахыг мэддэг цагаан цайлган хүмүүсийг өргөхөө хүрвэл тэнгэрт гартал өргөж, буруутгахаа хүрвэл улан дорой гიშгээд байдаг тэр цаг чөтгөрийн цаг үе байж тээ. Их нийтийн үед аав бригадын малын эмчийн ажлыг хариуцж байлаа. Нялх хураг тугал халуун хүйтэн амархан өвчлөдөг учраас аав өглөө бүр морио унаж эмийн цүнхээ үүрээд хот тойрон хураг тугал эмчилж өдөржин гэрийн бараа харахгүй явна.
Намар хадлан болоход эмийн цүнхээ хоош тавьж, алх өрөл барьж өвсний машин засварлаж эхэлнэ. Тэгээд л сар 2 сар гэртээ харилгүй хадлангийн майханд суудаг байлаа. Үүнийхээ хариуд сайчулуулж магтагдана. Бас муу хүн болж хэлсдэгдэнэ. Аавын үе тэнгийнхэн ингэж дээртэй доортой дэгэлтэй доголтой хар бүр өдрүүдийг өнгөрөөж цагийн хүрдэнд нухчигдан цагийн өнгөнд өгөршсөөр зүүд үнний хооронд нэг насаа илээсэн юм. Намайг аймгийн Монгол дунд сургууль, төвийн үндэсний их сургуульд байхад аав миний загталд хариу бичдэг байлаа. Аавын загтлын босоо толгой та илүү тойрог. Цацалгыг арай доош шулуухан явуулж байж урагш цацдаг нь надад нэг л өөр санагддаг байсан. Утсан үдээстэй хуучны номын тэг байжээ. Аавыг ханхал дотор сууж байхад сайчунга отрын герт очиж жамба дарагдсан ялах ногоогоо уншиж байлаа гэсэн. Сайчунг энд тэнд хүмүүстэй ярьж хөрч байхдаа өврөөсөө жижигхэн дэвтэр гаргаж бичиж тэмдэглэж байдаг гэж аав ярьдаг. Дэлхий дээр хэн мөнхөрнө? Зохиолч мөнхөрнө. Махбод нь тэнгэр талсан ч зохиол бүтээл нь үеийн үед үлдэж хоцордгоо гэж аав хэлээд байсан нь бидэнд биер бих рүү зам мөрийн маань заагаад байсан юм болов уу? Одоо эргээд харахад аав минь зүгээр нэг юм хэлээд байсан биш. Сургуульд байсан манай ах эгчдүү нарын хичээл сурлагыг анзаараад байж. Номын үнцэг ирмэгт даавн богц цоороод байхаар нь аав нэг хэсэг ногоон биржинг олж ирээд бидэнд хэдэн нэжгээд богц хийж өгсөн юм. Тэр богцнуудын горхийг хүртэл өөрөө цагаан цайр нугалж гуу гаргаж хийсэн болохоор горхи дээр нь зуудаг цавчуурт зурагдсан гүн гүн ормууд тодхон харагддаг байсан. Ногоон биржиг богцсондоо бид их дуртай байсан болохоор аймгийн Монгол сургуульд ортлоо их л удаан хэрглэж билээ. Өдөр нь бодсноо шөнө нь зүүдэлнэ гэдэг. Ихэнх тохиолдолд туулж өнгөрөөсөн зүйлээ зүүдлэх нь цөөн. Амьдралын үнэнд байж боломгүй буюу логикт нийцэмгүй их атаггүй зүйлүүд л зөнхөлдөг. Үйл явц нь хачин гэлээч ахуй орчин нь ямагт унган багын нутаг сууж байсан сургууль мэт танил дасал газрууд байна. Ямар нэг юмнаас зүгтэж хоёр хөлөө дайчилж шуу жигүүрээ дэлгэж хумих шиг хоёр гараа алдалж хумсаар агаарт хөөрч явна гэж би олонтоо зүгдэлж байсан. Дэлхийн улс төрийн томчуудтай нутгийн шар замаар мотоциклтэй сүржигнүүлж явах буюу сургуулийн мэс барилдсан задгай журланд mëсийг арилгах тухай ярьж зогсон ч гэж зүудэлж байсан. Тархины бор хальс цуцгаараа хүн зүудэлдгийн бол миний хүнийхээс илүү цуцдаг байх. Үнэн дээр нэлгэр их амьдралд зүүж шиг бодит үнэн зүйлс бас байна. Тэмдээ хүмүүс зүүд зэрэглээ гэж итгэмээргүй атлаа болж өнгөрсөн бодит үннийг дүрсэлж хэлдэг үсттэй. Сайн эр тугч барина, тугалж хариулна гэдэг. Туг барьдаг байснаа тугал хариулах болсон, эсвэл тугал хариулдаг байснаа туг барих болсон энэ сайн эрийн хувьд энэхүү үйл явц дунд сэрсэнгүй. Аавын үеийнхэн бага залуудаа гаднах ертөнцийг сайн танихгүй төгжигдмэл орчинд өсөж торниод улс үндэстний төлөө гэхээсээ өмнө амнасаа хайрлахгүй дайн тулаанд явж хижээл насандаа эсэргүү болж амьдралын эрээн барааныг хид хид зүүдэлж амжсан хүмүүс. Зүүд хизээд зүүдээрээ тарган цатгалан зүүдч гэсэн сэрхийн цагт хоосон байна. Хүний сэтгэлийн дүүрэн дундуурыг мөн хөх тэнгэр ингэж зүүд үнэн хоёроор тэнцүүлж байдаг байж магад. Үүнээс илүүтэй нь хар тэргүүтэн сойрхсон сэтгэлийн тэнхээ, жинхэнэ тамир тэнхээ буюу